Эгнэгт нэгдэн нэгтрхэн үрээ дуудлагаар Эбимбат хүрээг үүсгэж энхийн алтан жаргал нарны доор Эрдэнийн алтан соён бот далбаага мандуулсан Монгол цэрэг. Эрдэнэ төлөвийн алтан жолооноос эрчит техникийг эзэмшин хөлөглөж уудам огторгүй хийгээд уужим газрын савсалгад ганцхан заяасан эх орноо эргэх дөрвөн өдрөд нүд цавчлгүй соргогоор манах мөнхийн тангараг өргсөн эрэлхэг Монгол цэрэг. Идэрхэн ирсэн намаар ан өмгөөлж эрэх чөлөө ирээдүй хойч инээд баясал элэг бүтэн амьдрал өвс соёл энэ цагийн жаргал баярыг дархалсан Монгол улсын зэвсэг түвшний 100 жилийн ай. Бид эх орноо дайын дэлхийд тунхаглан зарлаж олон улсад энхийг сахиулж орчин цагийн бүтээн байгуулалтыг цогцолон өвөг дээдсийнхэн алтан сургаалаар замнан өнийн ирээдүйн өнгөж явхааг баттгнам. 3-р сарын 18 Монгол цэргийн баярын өдөр. Монгол улсын зэвсэгт хүчин энэ үртэд бүхийг өггүй догшин хар сүлдний дагшин их хэмэр эгнэгт эвээх болтугай. Турга тусгаар төрүүлсэн сүргүч хиймэр золбооны зэвсэгт хүчин цэрэг эрсдэн байдаг. Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдаад хэдийн 100 жил өнгөрч. Монгол цэрэг түүхийнхээ бүхий л цаг үед улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалах үргэн нэр төртөгөөр биелүүлж ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээж ирсэн ялгуусан уламжлалт тавилээ. Зэвсэгт хүчний нэр хүнд алдар гавьяатай салшгүй холбоотой. Тэр хэрээрэн асар их үүрэг хариуцлага үүрдэг амин судсан болсон томоохон нэгж бол зэвсэгт хүчний ард тал буюу нейтрал техникийн газар юм. 100 жилийн өмнө ардын армийнхаа нэг эдэс нь болж үүсэн хөгжснөөс хойш түүхийн хүнд хэцүү цаг үеүүдийг даван гарсан алдар гавьяатнуудын нэг эдэс болох тээвэр үйлчилгээний тусгай байдлын буюу зэвсэгт хүчний тэг 89-р ангины их жанжин дамжны сквадрын санаачлагаар цэрэг дайчдыг олноор тээвэрлэх шаардлагаар 10 гаруй машин 12 жолоочтойгоор 1922 онд цэргийн тэрэгний хороо нэртэйгээр үүсэн байгуулагдаад 100 дахь жилийнхээ түүхийн хуудсыг бичиж явна. Тус анги нь 1960 онд цэргийн анги тусгай салбаруудад захидал харилцааны дугаар олгох болсонтой холбоотойгоор ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайдын техник 168 дугаар тушаалаар зэвсэгт хүчний тэг 89-р анги болсон түүхтэй. Түүхийн хугацаанд ангийн нэршлийн хувьд хэд хэдэн удаа солигдож байсан ч 2003 оноос тээвэр үйлчилгээний тусгай байдлын буюу зэвсэгт хүчний тэг 89-р анги болж зэвсэгт хүчний удирдлага, анги нэгтгэлүүдийн бүх төрлийн тээвэр машин техникийн хангалтыг дасралтгүй гүйцэтгэж үүргээ нэр төртөө биелүүлж яваа хамт олон юм. Зэвсэгт хүчний тээвэр үйлчилгээний тусгай хөтлөн буюу тэг 89-р анги нь Батлонголын Жанжтавын удирдах албан тушаалын биерүүлэлтгүүнд албаны болон дуудлага зуудлын автомашинаар үйлчлэх мөн цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагын удирдлагын байрыг дийлгэх, үйлчлэгээ үзүүлэх мөн зэвсэгт хүчний анги байгууллагуудад зорчигчулан тээврийн үйлчлэгийг асралтгүй үзүүлэхийн үндсэн үүрэгтэйгээр ажилладаг. Ирэх жилийн үндсэндээ одоо 100 жилийн хавьд тэмдэглэх ажил арга хэмжээ бол өрнөө 39 оны Балхын голын байлдаан 1945 оны баруун үеийн тулгуурлалд энэ одоо чөлөөлөх дайнууд бол энэ ангид алба хааж исэн бүрэлдэхүүн бол үүргээ амжилттай гүйцэтгэж ирснийг бол үүх зүйлээр бол тодорхой харагддаг. Зэвсэгт хүчний тэг 89-р анги гэдэг одоо энэ эршлийг бол 1961 онд одоо
ертөнцийн анги байгууллагууд захирал харилцааны нэр өгөхтэй холбогдуулаад 89-р анги гэдэг нэр өгөгдсөн. Энэс өмнө бол одоо Жанштайн автогараж тийм ээ Жанштайн автосумон гэх мэтлэн одоо олон одоо нэршилтэйгээр явж исэн түүхтэй байдаг. Мөн одоо 60-д онд үндсэндээ одоо анги байлданы дугаа хүлээж аваад 1990-ад оны үед байлданы дугаа шинжилж одоо гардаж хүлээж авсан ийм сайхан уламжлалт түүх байт юм аа. Оросын алдарт морин цэргийн генерал Алексей Алексеевич Борисилов нэгэнтээ бүх дарга нарын хамгийн ихний үүрэг бол цэргийг халамжлах явдал юм гэж хэлсэн байдаг. Энэ нь армийн голцом цэргийн хангалтыг дасралтгүй явуулах хэрэгтэй гэсэн утгасныг агуулж байгаа хэрэг. Зэвсэг түвшний ард талын асар их үүрэг хариуцлагыг нэр төртөгээр биелүүлж байгаа энэ хамт олонний хийж хэрэгжүүлсэн бүтээн бий болгосон ажил бүрийг дурдвал цаг хугацаа үл хүрэлцэнэ. Довчтой 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн 25 дугаар зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонг их сүлдэндээ залснаа нь энэ ангийн алдар гавьяаг илтгэнэ. Тус анги 95 жилийнхаа ойгоор цэргийн гавьяаны улаан түгийн одонг одоо байлданы түгэнд одоо зүүсэн байдаг. Энэ бол бид бүхний түүхэн уламжлал хийж бүтээсэн зүйлийг одоо тодомруунаар одоо үр дүнг нь үзүүлж байгаа, харуулж байгаа том одоо төр засаас үнэлж байгаа үнэлгээ гэж нээд бол харж байгаа. За энэ ангитай холбогдуулаад хэлэхэд бол зэвсэг түвшинд бол техникийн мэргэжлийн одоо олон ангиуд байдаг. Энэ ангиудын үүх бол манай ангитай холбоотой байдаг. Манай ангиас бол болж салаалж ингэж одоо өрөмтсөн одоо гарсан ийм нэг түүх байдаг. Жишээ нь одоо зэвсэг түвшний тэг 11 дугаар анги зэвсэг техникийн засварын хороо гэдэг анги байгаа одоо. Энэ анги бол үндсэндээ манай ангиас 1936 онд уурын тэрэгний засварын газар гэдэг нэгж нь өргөгдөөд үндсэндээ энэ тэг 11 дугаар анги үүсэн байгуулагдсан байдаг. Манайхаас залбирлж гарсан байдаг. Дараагийн дугаар зэвсэг түвшний 107 гэдэг одоо даа бүхэн бол манай бүрэлдэхүүн бол мэдж байгаа. Энэ анги бол үндсэндээ жолооны 107 дугаар анги гэдэг ингээд зэвсэг түвшин болон улс ардын аж ахуйд одоо 30-аас 40 мянган ойролцоогоор жолооч бэлтгэсэн гэж одоо энэ 60-70-80-аад оны үед энэ том ангийг үүсэл хөгжил бол бас манай ангиас ихтэй байдаг. Энэ одоо энэ ангийн сургуулийн салаа гээд жолооч нар засварчдыг бэлтгэдэг энэ нэгж нь өргөгдөөд тухайн үеийн шаардлагаар үндсэндээ жолооны 107 дугаар анги гэдэг ингээд зэвсэг түвшний анги байгуулагдаад ингээд хүүхдүүдтэй залбирлаад явсан байдаг. За дараагийн дугаарт нь бол тэг 26 дугаар анги гээд автоврийн одоо батальон гээд үндсэндээ одоо өмнөх 90-ад оноос өмнөх үед бол үндсэндээ зэвсэг түвшний тээвэр болон одоо улс ардын аж ахуйн ургац хураалт том бүтээн байгуулалтын гол ажлуудад маш ихийг нугалж ирсэн автоврийн тэг 26 дугаар батальон гэдэг анги бол үндсэндээ 1-р дивизион гээд нэгжээс тэгнээс төрөнг 1-р дивизион гэсэнд нэгжээс түүхэн улбаатай салбарлаж гарсан ийм хүүхдүүдтэй анги. Ийм одоо 3 анги тус ангиас үндсэндээ 30-аас 60 оны хооронд 1930-аас 60 оны хооронд салбарлаж гарсан. Энэ бүх юмнуудыг ингээд бодоод үзэхэд үндсэндээ зэвсэг түвшний ууган анги. Өнөөгийн зэвсэг түвшний ард талын албыг өнөөдрийн хэмжээнд хүртэл хөгжүүлэх, шинжлэх ажил нь үеийн үед энийх айлын салшгүй нэг хэсэг болсон ахмадууд залгамж халаа залуу үеийнхний хичээл зүтгэл хөдөлмөрийн үр дүн юм. Зэвсэг түвшинд 39 жил алуу хаахтаа ардын армийн 107 дугаар анги тэгээ Батлан хамгаалах их сургуульд өөрийнхөө мэргэжлийн дагуу 107 дугаар ангид бол олон одоо техникийн бага мэргэжилтэнгүүдийг бэлтгэх үйлсд бас одоо ажиллаж жилдээ зэвсэг түвшинд 2 ээлжээр 1000 гаруй одоо жолооч нарыг бэлтгэх ажиллагаанд мэргэжлийн дагуу оролцож байсан. Тэгээ ариун далуу хугацааныхаа төгсгөлийн одоо жилүүдэд зэвсэг түвшний янжин штаб Батлан хамгаалах яамны одоос дараах удирдлагууд итгэл өгч энэ одоо зэвсэг түвшний янжин штабын
Одоо манайхны хуучны ярьдгаар бол Жанжи штабан автогараж одоогоор бол манай Тэг 89 дугаар ангийн захирагчаар 2010 онд томилогдсон юм аа. За ажиллаж хугацаанд яг бид парк шинжилэл мөн одоо ангийнхаа паркийг болж өгвөл одоо шинэ байгууламжтай болгочих зураг төсөл юмнуудыг хийж яам Жанжи штабынхаа өдөртөх хүрэлтгүүнд макет зураг тооцоог нь хийж одоо өгсөн байдیں۔ За зарим одоо машин техникүүдийн бас гүйлт километр юмнууд нь цаг хугацаанд өнгөрцсөн гэтэрч байгаа юмнууд байсан учраас шинжлэх парк шинжлэх асуудлууд бас одоо хийгдсэн. Ялангуяа хөдөө ажлын машинууд бол голцоо одоо Ford, Everest, Ford, Ranger гэдэг одоо машинуудаар шинжлэгдэж тэр үед одоо хөдөө ажлын машинууд бол их сайхан өөрөө гүйцэтгэх найдвартай юмнууд болж исэн. За жижиг дотор явдаг машинууд бол мөн одоо санаатай 7 сүүлийн одоо загварын машинуудаар шинжлэгдэх ийм ажиллагаанууд бол үе шаттайгаар хийгдсэн. Би 1980 онд цэргийн албанд ирээд тэгээд одоо тангаргаа өргөд жолооч болчиход цэрэгт ирсэн. Тангаргаа өргөд зэвсэг 40-89 дугаар ангиас манай ангийн дарга Ардна газар гэж хүн томилогдоод тэр хүний машиныг 089 дугаар ангиас ирж авч цаг сайдын хөдөө ажлын машин улаан номертой 69 анхлан авч унж гараагаа эхэлж илээ. Тэгээд дараа нь зэвсэг 40-0 26 дугаар анги автоэврийн батлан хоторондын тээвэрт олон жил ажиллаад одоо хаана л одоо зод торхон болно өвс тоос ургац тээвэр тэгээ бүхий тээвэрт одоо 2 чиргүүлтэй зээл 130 машинаар бид зүтгэж ажилладаг байлаа. Тэгээд тэр дундаас олон сайхан залуучууд нэгдэж одоо социализмын үед хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын бригад гэж юм байгуулад тэгээд улсын ургац тээвэрт одоо амлалт үүрэг авч базаараа 5 удаагийн улс тээврийн аварга бааз болж манайх оролцож исэн юм төвхтэй. За би 1974 онд өмнө говьмгийн хамбогцсоос цэрэг татгадаж энэ түүхтэй одоо алтан босготой 100 жилийнхаа саштрыг бичиж байгаа. Энэ агуу ангид байлдах цолтой ирж байсан. За тэгээ 1900 цэргийн хаалбыг хааж байгаа 1976 онд ахлагч болсон би. За ахлагч болчоод би энэ ангид моторчин, автомоторчин, сэлэсэр, засвар машинуудын тим юм засчод 80 онд жолооч болсон юм би. 80 онд жолооч болж одоо хэрийн сургууль би байлдааны МТО-тай байсан. За МТО машина бариад өвгөл зонгой одоо зуны үйлрэлд 2, өвлийн үйлрэлд 1 хэрийн сургууль гардаг байлаа. Жилийнхээ ойг өгсөн 100 бүтээлч ажил 100 арга хэмжээгээ төлөвлөөд ингээд хэрэгжүүлээд 2018 оноос бол хойш ингээд хэрэгжүүлээ явж байгаа. Энэ үйл ажиллагаагаа үндсэндээ ангийнхаа бүтэн жилийн үйл ажиллагаа болон өдрөл сарын төлөвлөгөөнд тусгаад үе шаттайгаар хэрэгжүүлээд ингээд явж байна. Одоо хэрэгжилтийн өв бол үндсэндээ 50% явагдаж байна. За бүтээлч ажлуудын хувьд бол угаалгын газар, удирдлагын байр, мөн одоо зам талбайн тогтчлтын ажил, мөн одоо жигсаалын талбай гэх мэтийн одоо ажлуудын тогтчлтын ажлуудыг хийж гүйцэтгээд цаашдаа одоо бид хүмүүстээ үүргийнхээ дагуу техникийн хангалт засвар үйлчилгээ энэ чиглэл рүү сургалтын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөөд үндсэндээ 22 он гэхэд үндсэндээ энэ ажлыг хийж дуусгах ийм зорилготой ажиллаж байна. За энэ одоо манай ангийн удирдлагын байр, ангийн мянган байрлал байдаг удирдлагын байр. Одоо энэ удирдлагын байрыг одоо манай хамт олон төрөлтийн бүрэлдэхүүний санаачлагаар зэвсэгчний 100 жил, зэвсэгчний Жанжи штабын материал техникийн газрын 100 жилийн ангийн түүхэн одоо 100 жилийн ан хүрээнд одоо энэ удирдлагын байрыг засад тогтчулж байгаа. Удирдлагын байрыг бид нэр одоо ангийнхаа дотоод нөөц болцоогоор офицеруудын санаачлагаараа ингэж бүтээн байгуулалтын нэг ажил болж байгаа маань.
За манай анги бол ах тээврийн ууган байгууллагын нэг зэвсэгчдийн тэг 89 дугаар ангид алба хасч байгаагаараа бахархж байдаг. Манай ангийн онцлог гэхээр мөрдөстэй жолооч нар алба хаадаг. Тэрүүгээрээ онцлогтой. За ахлагч жолооч нар маань үрийн цагаан гэгээнээс үчийн бүрий болтол өвгөл зуны айлч улиралд өмнөө тавигдсан үүргээ гүйцэтгэж ирснээс гадна улс орны бүтээн байгуулалт олон улсын эгийг дэмжих ажиллагаанууд өөрийн мэргэжлийн чиглэлээр хариуц үүргээ амжилттай гүйцэтгэж ирсээр байна. За та бүхэн одоо манай ангийн засварын байранд орж ирээд байна. Гэт одоо энэ байранд автомашин техник үйлчлэгээ, өдөртмийн техник үйлчлэгээ, удирдлын техник үйлчлэгийг одоо явуулж техникийн бэлэн байдлыг ханган одоо ажиллаж байна. Зэвсэгчдийн режим штабын удирдлах бүрэлдэхүүнд албан тушаалын болон албаны дуудлага суудлын гэсэн одоо зорилттойгоор дүүрэг гүйцэтгэж байна. За энэ таригч байгаа машинууд маань бүгд нь солонгос тус үйлдвэрлэсэн план улсын болон жанжин штабын одоо албан ажиллаар одоо явдаг техникүүд байна. Ачаа тээврийн зорилттой Z130 маркийн машин байна. Z130 маркийн машин байна. Одоо Улаанбаатар хотын цэргийн анги байгууллага болон одоо алс өдөр нутгийн ангиудад одоо ачаа тээврийн үйлчлэгийг явуулж одоо үйлчилж байна. За энэ автобус маань одоо төрийн болон цэргийн ёслолын ажиллагаанд одоо явдаг автобус байна. Улаанбаатар цэргийн өрөөний анги байгууллага эндгийн анхан шатны тусламж үйлчлэгээ үзүүлэх, төрийн тусламж үйлчлэгээ үзүүлэхээс гадна анхлагдсан одоо анги байгууллага салбаруудад одоо алсын төрийн тусламжийн үйлчлэгийг үзүүлэн явж байна. Энэ албанд зөвтгнэ гэдэг хувь хүнээс ч хүсэл, тэмүүлэл, ажилдаа чин сэтгэлээ зориулахыг шаарддаг юм. Их тайван цагчгэлээ их орон дуудсан цагт бэлэн зогссон 20 гаруйх настай залуу 3 жилийн цэргийн алба хаахтан жолооч болох хүсэл сонирхол нь түүнийг бэрхээс нэг цааж чадалгүй. 37 жил батлан хамгаалах салбар зэвсэг түвшнийхээ арын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа энэ хүнийг Жөөнингийн Батэрдэн гэдэг. 1965 онд Баянгар аймгийн Заг суманд Жөөнин гэх айлын 2 дахь хүү болон мэндэлсэн. Адуучин аавын хүү болж төрсөн ч машин техник сонирхох хүсэл нь түүнийг айрамдуулдээсэн түүхтэй. Манай аав ээж бол одоо малчин гаралтай. Манай аав адуучин. Ээж одоо Баянгар аймгийн Заг суманд 80 гаруй хүүш амьдарч байгаа. За миний баг нас бол одоо Баянгар аймгийн Байдрэг одоо жаргалтай сангаа ачхад хөөгнөөсөө өнгөрөөсөө. Жолоочлох их мөрөөддөг гэсэн хөөгтэй байх юм багасаа. Тэгээ 1982 онд Баянгар аймгийн Байдрэг 10 жил төгсөөд халуун сургалтын төвд 2 жил сурсан. Тэгээ 1985 онд цэргийн албанд яваад цэргийн албаа үргэлжлүүлээд жолооч сонирхлын дагуу Ардын армийн 107 дугаар ангид жолооч болсон. 107 дугаар ангид жолоочлаа. Тэгээд 86 онд цэрэг жолооч Улаастай одоогийн 066 дугаар бригадад эмнэлгийн дэрэг барьж агаад 1988 онд цэргийн дуусаад 3 жилийн цэрэг хамгийн сүүлийн 3 жилийн цэргийн албаа дуусаад тэгээд цэргийн тээврийн жолооч болсон. За 88 онд анх 066 дугаар ангид ирээд Гончиг гэдэг үний баригад барилгацсан улсын урс тээврийн 4-5 удаагийн авраг. Тэгээ байж хад манай багш шаваар ороод манай баригад ч одоо тэмч олон хүнтэй байсан. 10-20-30-аад хүнтэй. Тэгээ баригад ондоо ягаад баригад манай бүгд л ах нар бүгд том жолооч нар тэгээд энийг шаваар авна, энийг шаваар авна гэж тэгээд байсан. Тэгээд Монгол улсын гавь тээврч Эрдэнэт гэдэг хүний шав болсон би анх манай багш. Тэгээ явцсан донд явж байгаа зоригтгээд олон улсын жолоодын авраг ахлагч жолооч байсан. Монгол улсын гавь тээврч юм бас Хандаа гэдэг манай багш. Эдийн засгийн удирдлаганд ороодоо тэднүүсийн заасан зөвлөмж зааврын дагуу ингээд тээвэр хийх ч гэсэндээ тухайн үед бол одоо би бол муухан 30-тай. Манай багш нарын 30 машин болол үнэн гоё байсан тэр үед одоо улсын тэр үуч одоо 0 одоо 22 гээл том бааз байлаа 5 дугаар бааз байлаа
өвөр хангаан том баазуулаа бид нар намар бодонд явж байгаад тэр баазуудын тэрэгнээс бол одоо манай айрмын тэрэгнүүд бол ялгардаг гэсэн. Ачаа ачсан ч даацтай 30 ямар даацтай байж ачаа ачсан ч илүү даатдаг, өвс ачсан ч илүү үе тавьдаг. Тэгээд тийм байлаа. Тэгээд одоо багш нарын заа сургасан юм зарим үед бол одоо жоохон тийм энэ одоо намайг юу гэж байгаа гэдэг жоохон уур уцаартай хүлээж авдаг байлаа. Энэ болтод игчихгүй байсан, ингэчихгүй байсан гэдэг. Би өөрийнхөө одоо бас тогоо шин чадлаараа л бооцсон. Өөрөөдөө бол болгоцсон байхад бол багш нар тэгдэг юм, ингэдэггүй ингээл заавал сурдаг байсан. Цэрэгтрэд л одоо анхны машин аваад эндээс замлаа хийсэн. Гавьяат болоод л одоо эндээс тэтгэвртэй гарсан. Тэгээд одоо дараачийн гавьяат болох сайхан ажиллаж байгаа үйлс замлыг нэр төртэй авч явах улсууд бол би одоо цаг бодрох Батэрдэн гэдэг улсуудыг ямар ч байсан төрөх байх. Болгон зүйлтэй гавьяат байхын төлөө бас өөрийнхөө сэтгэл санааг зориулж явдаг хөө. Энэ хүнийг онцлох одоо хайрдлага нь юу юм гэхээр бид бүхэн шавь зэрэг гэдэг асуудал анги хүүхдтэй холбоотойгоор шавь зэрэг зөвхөн зэргийн сургалт бэлтгэлээр жолооч засварчдыг одоо дадлагжуулах мэддэг дадлагыг дэвшлүүлэхээс гадна бид бүхэн өмнөд одоо ах нь дүүгээ сургадаг тийм үү, нэг нэгэндээ одоо зааж сургадаг, мэдж байгаа зүйлээ нэг нэгэндээ зааж сургадаг ийм одоо тодорхой хэмжээний үйл ажиллагаа ангийн үйл ажиллагаанд бол одоо дотооддоо явагдаж идэг. Одоо ингээд манай нэг гавьяатын өрчин хандаа гэд ахлагчд иргэн жилэнд гарчсан одоо нэг гавьяаттай үүний одоо шав дараа үеийн болох Батэрдэн гэдэг энэ хүн бол одоо гавьяатын хэмжээнд одоо ажиллаж байгаа манай одоо шилдэг одоо жолооч тээврийн жолооч нарын нэг одоо энэ мөчид ихэд одоо ачаа тээврийг гүйцэтгээд одоо гүйцэтгэж явж байгаа жишээтэй. Би энэ ангийн загчаар 3 жил ажиллаж байгаа. Энээс өмнө би хөдөө орон нутагт одоо өмнө говийн гарнизанд би зүүн баян өмнө гов гэдэг тэмцэндээ 12 жил албаа асан байдаг. Энэ албаа хугацаанд одоо зөвлөлтчний тэр ангиудын артлын одоо чиглэлээр артын албан тушаалуудад ажиллаж байгаа. Бид бүхэн Батэрдэн, Жөнөгийн Батэрдэн гэдэг одоо манай жолооч маань хамтдаа одоо олон өдрийг, олон хоногийг замд хангалтын одоо бараа материал ачаад би зөв явж ирснийг тодхон санаж байна. Би бол одоо зэвсэг хүчний одоо Оросынхаар бол УАЗ 469 машин, тэгээд ЗИЛ 130, КАМАЗ, тэгэл тусгай тоноглолтын бүхэл төрлийн машинуудыг барьсан. Тэг. Бид нар ч одоо социализмын үед тээвэр тэгээд эндээс гарахад болгондоо Баян-Улгийн аймагт Зодны тээвэрт 2 сар гарan яваад тэгээд ирэхэд чинь цагаан сар одоо маргааш болно гэж байгаад урд оройн 22-ын давчаагаар гарсан байх ёстой. Хамгийн сүүлд ямар жолооч гарав, хамгийн түрүүнд ямар жолооч гарав, тээврийн бүртгэл тэр дарцаар тооцоо хийдэг. Тэгээд л одоо 2 сар гарan яваад ирэхэд л манай гэр бүлийн хүн жирэмсэн үлдээл ирэхэд хүүхэд нь өөр том болцсон, инээдсэн ийм хүүхдээ явдал болж илээ. Тэгээд нэг жилд одоо 285 хоног гэртээ оноогүй явсан байна гэсэн ийм тээврийн давчааны тэр дарцын юугаар коуч судалгаа гаргаж ирсэн юм юу байдгийг. Одоо 360 хоногтой гэж бодоход ямар ч байсан 285 хоног явна. Намрын ургац тээвэр болохоор чинь бид нар чинь бол доотл нь одоо 45 хоног явна шүү дээ. Октябрийн баяр гэд өнгөрөөж ижил одоо ургац тээвэр буудаг тийм байлаа. Тэгээд манай тээврийн бааз бол ургац тээврийн авраг 5 удаа улсад дараалан болж исэн юм онцлогтой бааз хамтолноор. Улсын дайчлагатай сургуулиуд их явсан. Улсын бодоонд бол одоо Төв аймгийн Эрдэнэ санд, Угтаал, залуучууд хар хорин эднээс бодоонд явж байсан. Одоо социализм үед одоо тэгээ гэрийн бараа харддаг байлаа тэр өгч одоо дөнгөж гараад одоо 7 сар өнгөрөөгөл улсынхаа бодооны бэлтгэлийг хийгээл 7 сарын сүүлээр наадам өнгөрөөл тэгэл улсын бодоонд гараа явна. Тэгэл намар 10-11 сар хүртэл бодоо тээвэрлж яваад үргэлжлүүлэл өвс тэгэл аймагуудын одоо
тээвэрт явдаг байсан. Бооны, Нязарны одоо тэр тээврүүдийг татан наашин Улаанбаатарт одоо Улаанбаатар нэг ачаа болгоод тэр үчин дахиад хаашаа ч юм уу ингээд тээвэрт явдаг байлаа. Алс холын замд тээврийн тэрэг жолоодож хариуцлага, итгэл хүлээгээд гарна гэдэг тийм ч амар ажил биш. Гэхдээ Батэрд нь хийж гүйцэтгэж чаддаг. Үүнийгээ тэр улсын аврах тээвэрчин Гончиг, Монгол улсын гавьяа тээвэрчин Эрдэнэт, Монгол улсын гавьяа тээвэрчин Сургагч, Ахлагч, Хандаа, олон улсын уран жолоодлогын аврах зоригт нарын арга туршлагаас суралцаж, заавар зөвлөгөөг нь өөрийн ажилдаа тусгах гэж хичээсний үр шим гэж ярих дуртай. Цэргийн хүн чинь үүрэг авсан бол заавал одоо цаг хугацаанд л биелүүлэх хэрэгтэй. Өөр одоо тэр үнэ маргааш гэсэн ойлголт бол байхгүй. Тийм атуу шаардлагатай байсан учраас биднээсээ одоо үе үеийн тээвэрчдийн амжилт гаргах гол юм байсан байхаа л гэж боддог. Манай Батэрд нь бол одоо ноён нуруутай сайн залуу. Томоотой хамт олонч, наригаач энэ залуу байгаа. Бид 026 гэдэг тээврийн баазд байхад л одоо нэг баг баригад болж ажиллаж байсан. Тэрнээс хойш одоо болтол хамт байгаа. Багш нар шин саяхан жолоочор 5 хошуунууд ингээд хаалгаараа яриад л ийдсэн. Би шин 5 хошуу байхгүй. Явж байгаа нэг 5 хошуу авчиг гэж бодоод. Тэгээд зүтгэжтэй. Тэгээд улсын бодаанд, намрын бодаанд урах сураалтанд явхад их гоё. Намар тэгэл эхлээл залуухан ч байсан. Тэгээд урах сураалтанд ажилд гаргаад сүйдээ нойр хөрхөө байсан. Тэгээд багш нар шинжингээ бойлонд явчаад өдөр зингээ бойлонд явна. Шинэ болохоор тэгэл унтахгүй шүү дээ. Энэ бойлонд яваад ахтал гоё. Тэгээд сүйдээ хүн чинь сурчдаг юм билээ намар болоод ирэхээр. Тэгээд нэг шөнө 3 4 5 цаг болтол яваад жоохон унтаад өглөө 8 9 цаг гэл нэг хяруу сүйдэр бууч гарна. Тогоо чинь камбай загс чинь тэр үед нь буугаад тэгэл хоол ундаа жоохон дувкийгээс хоол ундаа идчихээ. Тэгэл маргааш нь дахиад бойлонд явна. Тэгээ хоорондоо нэг баригад очиж уралдаан зарлцсан. Будаа ингээд нуруултсан. Нурууныхаа өндөр нэг төрүүлсэн өдрийн төрүүлсэн юу гэдэг юм. Улаан гарцаг заадаг. Тэгээ шагнал авдаг байлаа. Тэрнийхэн төлөөлөл уралдаа штэ. Өдөр залуухан жолооч тэгэл оролдоод багш нар бол тухайн үед юм уу бойлонд явдаг байсан. Улсын бодаа гэдэг бид нар бойлонд зөөгөөд аваад ирнэ. Авчирсан бодааг нь цайруулж яагаад улсын алтан дараа одоо энэ улсын гурлийн кабинетд барьсан гэсэн. Тэгэхээр улсын бодаанд явчих байсан гэл хэзээ явах юм байна гэдэг. Улсын бодаанд явтлаа содонда цэргийн тээвэр бол одоо бас хариуцлагатай энгийн тээврийг одоо цэргийн жолооч бидний мөрцтэй жолооч нь бол шал өөрийг хариуцлагатай цаваагаар явна. Заасан цаг хугацаанд очиж амжиж заавал очих шаардлагатай. Тийм учраас одоо машин техник банкны бэлэн байдалд байх шаардлагатай. Одоо айранд байх хугацаанд бол би одоо 21 аймаг одоо хойшоо Орос, Урагшаа, Эрийн готод бол тээвэр хийжсэн. Энэ айранд байгаа бүх машинуудаас бариг машин байхгүй дээ. За тээвэрч хүн бол ер нь гэрээсэн гараад ер нь хавийн одоо гэрш штэ тийм ээ. Хавиндаа хоолундаа идэж явна, хавиндаа яа. За тэгээд тэр ачаа тээврийг одоо үр зардлага гээгдэж хайгдуулгүй хэмгэлж унгалгуугаар одоо нарийн ачаа штэ. Чин тесрэх бодос одоо янз янзын зэргийн ус утч биднээс. Тэрийг одоо цаг тухайд нь хөргөж явах. Тийм даалгавартай одоо явж нойр хоолгүй 100 машин дэргээ өвдрүүл өөрснөө өвдөн одоо нэг тийм араас нь машин тавьад очно гэж байхгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас тэр тээвэрчдэг бол ер нь хавийн дотор юм бол дандан илүү сэлбэг мэлбэгтэй. Одоо нэг шайраг нурлаа гэтэл тэр шайраг нэг байж байдаг. Хавийнхаа содороос ухаал одоо тэр шайраг тавьдаг. Тийм одоо жолооч нар бол одоо гавьяат одоо ахмад тээвэрчд бол тийм замаар явж ирсэн. Ер нь бол тэгээд ганцаараа болдог шүү дээ. Одоо тэр чимэр нэг цоо моогоор их заахаа зод модонд бол нэг олоолон цавгаар явнахаас энэ даалгавар авсан юм начаа тээврийн жолооч нар бол одоо дангаар ганцаараа явна шүү дээ. Ганцаараа явна. Шавар хадан сууна өөрсдөө гаргана. Тэгээд одоо эвдэрлээ одоо аржиатраа хүртэл одоо бодоод гоож аржиатар тэгэхэд одоо хавийн дээрээс юг аваад баялаг аваад зэтэнг аваад өөрөө гагнаад ингэж л явж
Ингэж шалгаар одоо ардлыг ажиллаг тэгэд ногоож явдаг. Энэ жолооч нар нэр бүх юм байна. Энэ ачаа тээвэр болон хүн тээврийг осол авааргүй энэ хэвтвчний алгадсан салбарууд болон энэ хот дотор одоо тээвэрлж байгаа тээвэрлэдэг хүмүүсэлтэй энэ хүмүүс бол одоо энэ ахлагч нар маань бусад ангийн ахлагч нараас одоо ялгаатай тал нь гэвэл одоо өдөр шөнө цаг нар харгалзахгүй ажилладаг байхгүй юу? Аж ахуйн чиглэлийн машинууд бас манайд бие ачааны машинууд. Эдгээр маань мөн одоо зэвсдүүчний хэмжээний одоо тээврүүдийг, алсын тээврүүдийг цэргийн анги байгууллагууд руу манай одоо баазаас төвөөсөө одоо хүнс, шатхуун, гал дэргэслүүд энэ бүгдийг одоо хөргөх тээвэрлэхийн ажилд бол манай одоо бас ачаа тээврийн ороотын ахлагч жолооч нар маань бол оролцдог. Тэгээ энэ одоо жолооч нар дотор бол олон сайхан одоо алдартай одоо гүйлт тонн километрээр биелүүлж Баатар гавьяат болсон улсууд одоо олон билд намайг ажиллаж явах үед бол одоо манай хандаа гавьяат бид нартай цуг ажиллаж байлаа. Энэ одоо салуураас төрсөн гавьяат. За тэгэл мөн одоо хандаа гавьяатын бас одоо дагалдаж сурч байгаа хандаа гавьяатын маань одоо үндсэндээ шавь нь болохоор одоо Бат Эрдэнэ Жон гэдэг бид нар ярьдیں۔ Энэ өмбөл бас одоо их ахлагч бол их тийм одоо нийгмийн итвэгтэй хамт олон дундаа их сайхан нэр хүндтэй машин тэргэндээ бас тийм гамтай арчаатай хамтдаг өргөлж үйлчлэгээр юмнуудын цаг хугацаанд хийж ямар ч одоо үед тээвэрт одоо гарахад бэлэн байдаг бас юм одоо сайн жолооч ахлагч байдیں۔ Энэ бол олон сайхан одоо жолооч нар манай хамт олон дотор бий. Монгол улсын гавьяат хандаагийн шавь. За Бат Эрдэнэ бол их шооч хүн амьтанд их нэр өгнө. Ёрных алиа оршин. Ёрнод одоо ер нь юм гарган шүү дээ манай хүч. Үүрэг онцлогоос хамаарат ангийн жолооч нар маань бүгдээрээ мэрэгсэн жолооч нар, одоо мэрэгжлийн жолооч нар байдаг. Ахлагч маа Жонгийн Бат Эрдэнэ гэдэг жолооч. Том дэргэний жолооч гэдэг бол өөрөө хэцүүлтэй. Хүссэн хүн болгоны хийж чадах ажил биш. Жолоочоос маш өндөр ур чадвар шаардна, төсвөр төвчээр шаардна. Хүмүүнээ тавигдсан үүрэг болгоныг амжилттай гүйцэтгэж ирснээс гадна хэрэглэгч нараас энэ олон 100 сая километрийн замыг дуулахдаа нэг удаагийн ч хомс саналгүйгээр ингэж явсан жолооч байдгийг. Энэ жолоочоор манай хамт олон бахархдаг. Ажлын төлөө нэг төрсэн хүн гэж байдаг да. Одоо тийм л хүн. Жонгийн Бат Эрдэнэ гэдэг хүнийг бол би одоо бараг 20 хэдэн жилийн өмнө сонсож байгаасаа мэднэ. Энэ тусаа ингэж ахлагч байхад нь л одоо би сонсож байсан, харж байсан. Түүнээс ч одоо энэ үнтэй бол одоо дуулж мэдж байсан, уулзж очирч байсан, энэ тийм таарч байсан, ажлын шугамар эднэр. Гэхдээ одоо сүүлийн одоо 2 жил одоо гарan энэ үнтэй цуг ажиллаж байгаад энэ хүн бол одоо нэг үгээр хэлбэл одоо ерөөсөө техникийн одоо цогцтой мэрэгжилтэн ер нь аас гэдэг хүн байхгүй юу. Төдөлжүүлэндээ гараад ингээд цаашаа өөр одоо ажил төрөл хийгээд явах боломж байтал эргээд ангидаа одоо энэ тээврийн жолоочор ингээд ажиллаа гэдгийг шийдвэр гаргасан хамгийн чухал. За 2-3 онцгой нөгөө явж байсан газар ингээд харагдаад тэтгэр хэдэн сар амарсан чинь хэцүү юм бил. Энд би ингээд явж байсан даа. Тэгээ нөгөө машин өөрөө ирэхгүй л нүдэнд нөгөө машин л нүдэнд харагдаад байгаа шүү дээ. Ингээд ажиллаад явж байгаа хугацаанд бол үндсэндээ одоо бид бүхэнд хамгийн ихтэй. Ямар одоо техник дэвтрэл юм гарах болзошгүй ажлууд байх юм бол шатраалсан дарга нартай илтгэхэд ингээд арга хэмжээ авахулаад маш урдан арга хэмжээ авахулаад нэг бол одоо машин гарах боломжгүй дараагийн машин дэргийг гаргаад ингээд явуулах боломжтой гэдэг утгаар бид бүхэнтэй ажилласан хугацааны туршлагын хувьд ч гэдэг юм уу хамгийн их ойрхон асуудлуудаа шууд яриад ингээд явцдаг учраас бол ерөөсөө ангид байгаа тээврийн машинуудын нэг номерт байдаг машин нь бол Бат Эрдэнэ биш. Айдвартай тийм ээ үрх газараа үрх цагтаа тийм ээ ачаа бараа ямар нэгэн өдрөл гэмтэлгүйгээр тийм ээ машин дэргийн ямар нэгэн бэлэн байдал алдагдaltaгүйгээр очдог. Манай одоо систем техникийн дүүрэнгийн одоо өнөө цагт одоо урдаа барих тэргүүний ийм жолооч багмаа.
манай хамт олон ч гэсэн мундаг хамт олон одоо энд явж байна. Яаж яах тэгж гэнэ ингэж гэнэ үгэл машин дээр гэж айгүй би хаан дээр гөрөөгөл банк холбоотой явж үлээ. Дээр үед бол одоо бид нар чи баяулгийч гараа явлаа. Шүлжээмэлжэ гэж байхгүй шүү дээ. Хэдэн сарч болсон хэдэн жилч болсон хүрээд ирсэн л гэж байна. Хүрээд ирсэн л байж байна. Тэгээд тий анх жолооч нэг найзтайгаа картын бараатаа уйлаа. Баяулгийн гараа явдаг юм аялаа. Тэгээ баяулгийн гараа явсан чинь нөгөө найз битэрч явсан найз машин явдраад. Тэгээ аялаа тэр цаашаа явж байгаа машины янзлаад боротын даваа гэдэг даваа одоо гоё болсон. Тэр даваан дээр аялаа тэргүүлтэй 30-тай хоёлаа картын бүгд гурил очицсан явж байгаад тэр үчнээс асуул байхгүй нэг юун дээр суучдаг гэсэн. Намагтаа дээрээ намаг зуугаад байхгүй. Өглөө хоёлаа нэг машина гурил бодог буулгаж байгаа. Эрдэнэтэй дэвсэл залуу байлаа. Дорн буулгаж шаасал чаас юм явж байгаа нэг машина гаргаад тавьчихдаг. Тэнгүүтээ хоёлаа машина гаргацсан гэж үгээд буцаад гурилаа зөөгөө. Ачиж яваад цаашаа хөдөлсөн дахиад зурчихсан. Тэгээд өгтөө нот болоо штэ. Бас нэг залуухан багтай баянгар гараад явж байсан. Баянгар гараад явжсэн чи шөнжнөө залуу ганцаар явж байгаа айгаал. Ачааны бэрзээ жоохон дэрвэд байхгүй. Тэгээ урдаас нэг машин гарч ирээд харин машины гэрэлт нөгөө тийм янзлаа газ буужгүйгээс борлоо очоод бэрзээтэй газ татчих боочхоос машин гордоо тойрол гараад ирсэн шүн. Нэг том хар юм хурж ирээ шууд эндээс зүгчдэг. Тэгээд пал гэж ирсэн. Тэгээд толгойд ус арцаагаад юу болж байгаа юм бэ? Гүүг ингээд машинаа өгөх хүн чи явж чадахгүй. Удаан нэг юм суугаад. Тэгээд машин дээр суугаад жоохон байж байгаа тайвшраа нэг тавьдтал юу илээ гэсэн. Дахиад 2-3 машин өдөрлөө. Тэгсэн чинь нэг хамхуул ингээд хийцээд ирэхээр өргөстэй хүний юм даа наачдаг л шүү. Тэгээд машины гэрэл амар том харагдаж байна. Тэгээс нэг сүнсээ зайд айж болорч юм. Манай жолооч багш бол цэгмэд гээд сайн багш юм байсан. 6 сараар бэлтгэдэг. Тэгээ шалгалт бас маш өндөр, шалгуур өндөртэй. Чадахын дэслэж бол чадахгүй нь бол одоо бол чадсан курсч юм бол чадсан чадаагүй шууд хөнцгөө гэж. Тэр үед бол төгсөхгүй онжуудаас зөндөө үлддэг байсан шүү дээ. Жолооч чадахгүй. За манай ангийн жолооч ахлагч нар маань өдөртмийн үйл ажиллагаагаа явуулахаас гадна сурч боловсрч өөрийнхөө мэдлэгийг хөгжүүлэх одоо онлайн болон танхимын хичээлүүдийг байнга зохион байгуулж явуулдаг. Том гомон одоо овлж цэргийн болсон. Зөвхөн одоо 4-р ингээд халаагааж байгаа. Одоо аав нь бол одоо насаараа зэрэг халаагаасан байж нэг үйл ажиллагаа гадаад дотоод яваагүй. Манай хүү болохоор одоо инкиг суулгах ажиллагаа 2 дахь удаа явах гэж байна. Апрос дэвс одоо суудаа авсан явах гэж байна. Дараагийн хүү маань одоо цэргийн хүн болохгүй гэдэг. Уурхай ажилтсан болсон. Уурхай инженер мэргэжилтэй. Тэгээд одоо салхитын мөнгөний арданд уурхай инженер хийж байгаа. Тэний дараагийн охин маань 12 дугаар гэдэг өгсөн. Одоо Солонгос нэг хэлний курс сурч байгаа. Огтуч аав нэгтэй аавдаа бол өстой аимштай орой очин. Тэгээд аав яаж наав тэгж яана ингэж яана гэл. Одоо бид нар ч өглөө эрт явах үед өглөө эрт тусна. Шөнжингөл бүхэлдэж байгаа л өглөө осгод бүх юм бэлсэн. Тэгээд очив маргааш нэг тээвэрт явах шүү гэсэн ч гэсэн тэгэл хоол унд бэлдээл өглөө ингээл сууж ядгийг. Тэгээд хүн ч бас ханы хайр халамж хамт бас хамт олонны ханы хайр халамжид сэтгэл их өдрөг ажилласаа өргөжлүүлж явдаг юм л дээ. Маш
машин тэргэндээ одоо янз бүрийн тамхи татахгүй байх ч гэдэм машин дотроо янз бүрийн бохир заваа байхгүй байх гэх ингээд асар нарийн хариуцлага юмнууд байдаг. Энэ юмнуудаа бол манай жолооч нар одоо их тийм мэрэгсэн. Тэгээ бас үйлчлэгээний асар одоо соёлтой болсон юм хүмүүсүүд харагддаг. Тэр ч утгаараа манай одоо ангиас бол олон сайхан жолооч нар гадаадын дипломат албанд одоо шилжиж ажилласан байдаг. Тэгээ манайхаас бол одоо тэтгэвэр юмдаа гарсан жолооч нарыг бусад энгийн хувийн хэмжээний байгууллагууд ч гэсэн одоо асар их сонирхдаг. 89-д байсан жолооч нар бол их тийм чамбай, техниктэй одоо их үнэнч, үйлчлэгээ сайтай соёлтой юм хүмүүсүүд байдаг гэдэг утгаараа их тийм нэр хүндтэй юм одоо хүмүүсүүд байдаг гэж боддیں۔ Тэр ч утгаар нь жолооч нартай бид хэлдэг. Та нар бол зөвхөн машин бариад явах улсууд биш ээ. Энэ даргын одоо аюулгүй байдал, энэ хүний тогтвортой үүргээ биелүүлэх энэ юмд нь та нар өргөж одоо анхаарал тавьж нэг өсөндөө бол жолооч биеийг хамгаалдаг, туслагч нь юм байх ёстой шүү гэдэг утгаараа бол манай жолооч нар одоо ханддаг. Өндөр хариуцлагатай гэдгийг хэлнэ яа. Гэхдээ зэргийн алба бол сайхан л да. Өөрөө хариуцлага бүх юм ойлгоод ирэх юм бол тийм хэцүү биш үү ер нь. Манай миний шавнаар бол одоо бас зөнд байна. Мөнхөр гэдэг манай ангид ажиллаж туул гэдэг 11 дугаар ингээд хашаа бүгд л одоо юу ч мэдэхгүй жоохон ахлагч нараас одоо тэгээд бүгд том жолооч нар болцсон. Одоо хамгийн сүүлийн шав бол инхтер гэдэг одоо надтай зүг камазар тээврийгээд явж байгаа. Анги байгууллагын хувьд бол одоо эх жил ингээд 100 жилтэйгээс олох гэж байгаа. Бид анх одоо бас 90 жилийн одоо ангид захирагч хийж явахдаа одоо хамт олонтойгоо тэмдэглэж байсан. Одоо удахгүй ингээд 100 жилийн болох гэж байгаа энэ ангийнхаа Ахмад дайчид өнөөдөр ажиллаж байгаа одоо нийт овцоор ахлагч ажиллаж байгаа албан хаагч залуучуудаа ангийнхаа 100 жилийн баярын мэндийг бас хүргэе. Та бүхэнд эрүүл энх ажлын амжилт хүсье. Баян онгорт байдраг сангаж суугаа ээж болон дүүнэртэй эрүүл энх ортуудаа наслахыг хүсээрэй. Ээжтэй хайртай шүү. Тэгээд бас хамт олон ангийн хамт олон одоо зөвсгөгчний нийт бий бүрэлдэхүүнд одоо намайг танихгүй байна гэж ордоо. Тэгээ энэ хамт олондоо цаашдынх нь амьдралд ажилд нь өндөр амьдралд нь сайхан ар гэрт нь бүгд нь эрүүл энх над жаргалыг хүсэн. Тэгээд хамт олон энэ дарга нарын одоо хайр хүндэлтгийг даагаад ингээд өдөө хүртэл ингээд ажиллаж явж байхдаа явж байгаадаа маш их баяртай байдаг. Тэгээ аль болохоор одоо тээврийн зам бараал явал миний жаргал тэгэл одоо тэрлээ. Жөнингийн Батэрдэн автотээврийн салбарт нийт 37 жил ажиллахдаа сая 295 мянган тонн километрийн ажил үүрэг гүйцэтгэж алдаа эндэгдэл гаргахгүй төлөө хичээн зүтгэсэн. Үүнийг ч зэвсэгт хүчин анги хамт олон сайшаасан. Батлан хамгаалах, зэвсэгт хүчин анги салбарууд гадны олон орны цэрэг армийнхантай хамтран зохион байгуулсан хээрийн бэлтгэл, олон улсын чанартай арга хэмжээнүүдэд оролцож хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгсэн мөрдөст жолооч. Алтан шар замтай дардан аяны жолоотой нь сааталгүй байх болтугай. Нийт анги хамт олон зөвсгөгчнийхэндээ эрүүл энх ад жаргал хамгийн сайхан мөхний хүсээрээ. Игнэгт нэгтрхэн хүрээ дуудлагаар Эбийн бат хүрээг үүсгэж энхийн алтан жаргал нарны доор Эрдэнийн алтан соён бутад албагаа мандуулсан Монгол цэрэг. Эрдэнэ төлөвийн алтан жолооноос эрчит техникийг эзэмшин хөлөглөж уудам огторгүй хийгээд уужим газрын савсалгад ганцхан заяасан эх орноо эргэх дөрвөн үлрэлд нүд цавчлгүй соргогоор манах мөнхийн тангараг өргсөн эрэлхэг Монгол цэрэг. Идрхэн ирсэн намаар ан өмгөөлж эрэх чөлөө ирээдүй хойч инээд баясал элэг бүтэн амьдрал өвс соёл энэ цагийн жаргал баярыг дархалсан Монгол улсын зэвсэгт хүчний 100 жилийн ай.
Бид эх орноо дайин дэлхийд тунхаглан зарлаж, олон улсад энхийг сахиулж, орчин цагийн бүтээн байгуулалтыг цогцолон, өвөг дээдсийнхэн алтан сургаалаар замнан өнийн ирээдүйн өнгөж явхааг баттгнам. 3-р сарын 18 Монгол цэргийн баярын өдөр. Монгол улсын зэвсэгт хүчин энэ үртэд бүхийг өгөе догшин хар сүлдний багшин их хэмэр эгнэгт эвээх бол тугаан.